COVID-19 цар тахлын эдийн засагт учруулах сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгаас сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн ээлжид хуралдаанаар эрүүл мэндийг хамгаалж эдийн засгаас сэргээх 10 их найдын цогц төлөвлөгөөг баталсан. Тэгвэл Төрийн банкнд дээрх зээлүүдийг олгохоор бэлтгэл ажлуудыг үе шаттайгаар ханган ажиллаж, зээлийн олголтыг иргэн болон аж ахуй нэгжүүдэд хүндрэлгүй хурдан шуурхай олгож ажилласан байна. 6 жилийн өмнө яг энэ хуваараа ингээд ажилламаар юм байна гэж бодоод энд ийм лангууд түрээслээд үйл ажиллагаа явуулаад 6 жил болж байна. Саяжид айхтар ковид гэдэг өвчин гараад бас ажил билээдгүй төв хүндрэл учирсан. Тэгээд засгийн газраас явуулж байгаа 10 их найдын хүрээнд олгогдож байгаа зээл нь бол маш их таалагдаад би өмнө нь зээл авч үзэж байгаагүй л дээ. Ер нь бол танил талаараа л явдаг байлгүй дээ. За надад бол олдохгүй л байлгүй гэж боддог байсан. Тэгээ за юу ч гэсэн өгөөд үзье гэд эхлээд хаан банкаар явж үзсэн. Айгүй хэм шаарддаг юм байлээ. Ингээл бүрдүүлээл за аваачаад өглөө. За одоо тэрийгээ бүрдүүл. За энийгээ бүрдүүл гэл. Ингээл явуулаад идэм л. За тэгээ яг болохоо болоод айгүй удаад харна хүмүүс чи Төрийн банкнд өгөхгүй байсан юм бэ? Айгүй хурдан бүтээд илээ. Гэхээр нь за юу ч гэсэн өгчий гэд давхар өгцөн. Тэгсэн чи ашиггүй Төрийн банкных нь айгүй хурдан шийдээд гарчгаар нэг баярлсан. Ямар ч лээсэн өөрөө гүгээд хөөцөлдүүлээс болтго юм байна. Заавал танил талмал гээл нэг эдийн засгчтан тэгдэг гэсэн. Ахту хамаатан садантай бол тэгдэг гэсэн, ингэдэг гэсэн гэдэг яриа бол хотлоо юм байлаа. Тэгээ ямар ч лээс өөрөө гүйж агаад энэ зээлийг хөөцөлдөд авсан. Төрийн банк нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар 20,950 зээл хүсэгчийн 1.7 их найд төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлснээс 8,655 зээлдэгчид 425.5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Үүнээс 7,682 зээл хүсэгч иргэнд 267.7 тэрбум төгрөгийг, 973 зээл хүсэгч аж ахуй нэгжид 157.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Ерөнхийдөө бол параметралын чиглэлээр би үйлдвэрлэлээ одоо гаднаас захиалагч орж ирэхэд бүх юмаа би өөрөөсөө гаргаад ажиллахыг ер нь бол боддог. Тэгээд яг энэ хүсэл минь бол биелсэнтэй параметралаа татаад төвлөрүүлсэн байгаа. Тэгээ энэ нь бол надад бас үйлчлүүлэгчид бас нааш чашааж нөгөө одоо ийм юм дутчихлаа та энийгээ яваад аваад ирээ энийг аваад ирээ гэж хэлэх шаардлагагүйгээр ингээд үйлчлүүлэгчтэй ингэж үйлчилж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их найдын хүрээнд болж байгаа энэ зээл нь бол ер нь бол жижиг дуунд одоо биднээс бичил зээл бол бичил бизнес эрхэлж байгаа хүмүүст л айгүй түлхэц болсон айгүй их дэм болсон гэж бодож байгаа минь. Тэгээд энэ зээлийн маань олгоход тусалсан Төрийн банктай маш их баярлалаа. Улмаар жижиг дунд бизнес эрхлэгч, ажил олгогч аж ахуй нэгжүүдэд хаалга барихгүй байхад энэхүү хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа баг хүүтэй зээл цагаа олсон дэмжлэг болсноос гадна тус зээлийг Төрийн банкнаас хүндрэл чирэгдэл учруулалгүй иргэдэд олгож буйг зээлдэгчид хэлж байна. Эргэлтийн хөрөнгөнд тасалдаж цалин түрээс дийлхэ болсон маш олон аж ахуй нэгжид энэ хөтөлбөрийн зээл нь амь залгуулсан гэхэд болно.